За бүгдэнд нь энэ өдрийн мэндэ. За Vio 3-ыг те ашиглахын тулд бид нэр локейшнгаа инэтгэх болгох хэрэгтэй. Локейшн гэдэг нь юу гэхээр байршил гэсэн үг тийм ээ. За тэгээд байршлаа бид нэр инэтгэх болгохын тулд энэ өөрсдийнхөө Chrome браузер дээр extension суулгана. За энийг би тайлбарлах гэж хийж өгье. Тэгээд та хэд манд дуурайгаад хийгээд тэгэхээр за эхлээд нь бол google.com гэж орно. За тэнгүүдээ Urban VPN бол одоохондоо надад бол айгуу сайн ажиллаж байгаа extension. За тэгээд хамгийн эхний линк байгаа. Хамгийн эхний линк байна. Эсвэл та нар бүгд энэ логог нь хараарай. За Chrome Web Store гэдэг нь Chrome-ийн өөрийнх нь. За тэнгүүд энэ Urban VPN proxy гэдэг. За англи хэл дээр ч гарч ирнэ, орос хэл дээр ч гарч ирнэ, янз янз ерөнхийдөө. Тэгээд хэл нь хэрвээ орос хэл дээр гарч ирээд байх юм бол Google дээр тий google.com дээр ороод хэлийн нагац тий хэлийн за хаана гэдэг лээ тий. За би тэрийг нь бас нэг тэгж жагаад бичлэг болгож оруулъя. Англи хэл рүү болгодог тийм юу байгаа. Эсвэл та нар Google-аас хайчихгүй тий how to change Google language гэдэг юм уу тий. Тэгэл орос хэл рүү шилжээд орчих. За extension маань ингээд суучлаар бол ингээд гараад ирнэ тий. Хэрвээ энийг zip гэх юм бол браузерын data list дээр гараад ирнэ. Тэгээд энийг бол байнга инэтгэх болгож таарах ёстой гэсэн үг. Ийм амархан локейшнгийн тий локейшнгийн энд явуулна гэсэн үг. За ингээд та нөгөө өөрийнхөө авсан эрхийг тий одоо нэвтэрч орж болно гэсэн үг байхгүй юу? Мэдээж хэрэг бол Chrome дээр заавал Gmail руугаа нэвтэрч орсон байх хэрэгтэй. Chrome руугаа заавал Gmail-ээр нэвтэрч орсон байх хэрэгтэй. За тэнгүүдээ Google-с бол тий Google-с Vio 3-гээ тайхлаар энэ логотой шүү манайхаа. Энд биш, эднэр биш. Зөвхөн энэ лөө орно гэсэн үг. Энэ лөө орно шүү. За. Тэгээд сонголтод бол ийм try game-ийн try flow гэж гарч ирнэ. За дараагийн бичлэгэн дээр болохоор би та бүгдэд энэ Vio 3-ийн ерөнхийдөө юунуудыг нь тайлбарлаж өгье. Тэ шинээр орж ирсэн хүмүүсүүд маань бас функц юмнуудыг сайн мэдэхгүй байх шиг байна. Тэрүүн дээр нэмэлт тайлбар хийж өгье. За түр уулзлаа. Bye.